юм шалгатаа. Ингээ мандан баянаас надад Starbucks-ийн түрэн кофе авчихсан. Одоо дахиад цай авчих юм. Дахиад кофе уух юм бол зүрхчин дэлбэрнэ гинэ намаа. Тэгээ тирамису авч өглөө. Сайн нэмэлт цантаа цаалаа хайдсан. Тэгээ баа бариад хана лавтар. Тэр яг нэмэлт цантаа л. Би ясаар нөө өчигөө баа чиссэн байна. Туркууд тааштай турк явсан шүү дээ. Тэгэхээр туркууд тэр чигээр л салтаандаа гарна явж байгаа зү. Маажаа явж байгаа. Амар сонио. Гээж үсээ хусаад ингээд юу гэж нэмэлцэн тоош. Тэр Одоо тэгсэн тэр дээр үеийн нэмэлцэн одоо байдаг уу? Нэмэлцэн нөө байгaalгүй юм. Орохгүй хол явал байх. Гэтэ нэмэлцэн чи ерөнхийдөө нөгөө юун дээр цэвэр нөгөө ариун цэврээс болж байгаа учраас юу ч юм болоод нөгөө бэлгийн зам өвчнөд болох шүү дээ. Гэтэ яг нөгөө бөөс нэг рүү уусар. Юу нэ? Бөөс. Нэмэлцэн чи бөөсний төрөл угсаа гарлна бөөс шүү дээ. Бөөснээр тэгээд чи бөөс гэж мэднэ өстэй тэг бөөс. Тэгээд яана нэг It's so good. No бид нар нөгөө ажил дээр темпо яриа л энийг темпо юмбугээ тоолоо. Тэгээ суужсэн чи нэг хүнээс та нар ямар заваа юм ярьж ямар их юм яриад энийг зүг зүгээр хоолоо идэв. Чааштай. Гэхдээ гэхдээ шүү дээ ерөнхийдөө ингээ ажиглаад ингээ масаар ингээ харахаар нөгөө өвчлөл арцсангуу бас нөгөө нэг юу агаад багсаад тэгээ тэгэнгүүт тэрийг нөгөө нэг ингээ нөгөө имчилдэг тоног төхөөрөмжүүд нас арцсангуу их болчиход байгаа юм. Нэн дээр үт ч юм уу бензатын тариулаад тухайн алдаж унаа байна уу хамаагүй пап явуулаад тэгдэг байсан маа даа. Одоо бол нөгөө нэг имчилгээний олон төрлийн аргатай болсон болохоор тий яхаа бас Монгол хөгжиж штэ манай Монгол. Манай ягаана өнөр яхаа юу их чинь Бангкокт буугаад. Бангкок харин жоохон оройлогч юм тийм маргаашнаас өнөөдөр жоохон бие бил. Эхлэе да. Бүгдийг нэг өдөр хийсэн ахаа шүү. Яа. Бүх зүйл Monday. Нэг өдөр бүгсэн угаагалахаагүй хүнтэй. Гаашаа ажилласан гайхаж байгаа хта. Энэ ямар хор юм бэ? Энийг аваа. Ороод. Тэгэл унтаад байна. За. Би шууд 5 цагийн дараа шүү. Найз шиг хэдэн миллиграм яа? 10. Юу юм тэр? Төвгүүч шүүн унтахгүй нь шүү дээ, тий? Өглөө би шүүн гараад унаа. Тийм амар тэ шүлмөр юм гэсэн. Үшээ брейкфастн дээр уулзцгаая, тий? Мелатонин шүү дээ. Мелатонин 10 мг талаар. Айгуу сайхан нөгөө тархины юг сулж унтуулдаг. Одоо эмчин зааваргүй өгдөг. Чи бас заримдаа тархичаа амрахгүй аваад авч явж байгаа. Юу хонгороо? Буудал маань угаасаа брейкфаст багтцсан. Гэтэ эсвэл буудлын брейкфаст гэж өсвөл гараад гоё юм ийж шүү. Гоо угаасаа буудлын брейкфаст чи айгуу сайн штэ. Гоё. Биднийх. Тусгай тоогооч могооч шүл мөл хийж өгдөг. Бид нар шинжсэн амар олон цаг гэсэн чинь юу л 5 цаг 2 минут нисээд ингээд Бангкокт газарлаа. Энэ одоо миний Бангкокт ирж байгаа. Яна энэ хүүхэн машинаараа мөргөж алах юм аа. Жаажичаад бас машин ачжээ. Тэгээд энэ ч та би нэр маргааш өглөө босоод паспортын дээр Бангкок, Таиланд ирсэн юугаа штампа тоолж үзнэ юм хэд болтой болоо.
ямар ч байсан айгүй их ирсэн. Тэгээд 2012 оны 5 сараас хойш Таиландд ковид үеэр ирээгүй 2 жил ирээгүй 19 онд ирээгүй 20 онд ирсэн юм байна. Гэхдээ 20 онд ирээгүй 21 онд 22 онд ингээд тэрнээс хойш байнга ирсэн. Тэгэхээр бас тэгээд бас 14 онд ирээгүй. Тэгэхээр за ингээд сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Би ямар ч байсан блог хийгээд ингээд 3 дахь бичлэгээ ингээд хийж байна. Тэгээд та нартай бас нөгөө үзэж байгаад маш их баярлалаа. Тэгээд өөрсдөө л үзээрэй битгий цааш нь шээгэр хийгээрэй гэхгүй тий. За ерөнхийдөө бол юу юм бэ? Таиландд ирээд ер нь би 2012 онд хамгийн анх удаа Таиландд иржсэн. Таиландд ирсэн зорилго нь болохоор Lady Gaga-гийн Born Disabled гэдэг тэр тоглолтыг үзэхээр бол иржсэн найзуудтайгаа цуг. Тэгээд тэрнээс хойш даллага авахулсан юм шиг маш олоотой ирдэг байсан ч хэлтэй дөрөв мөрөөдөө ч юм уу те ингээд за ер нь бол Таиландд ер нь их хвчлэн нөгөө олон улсын хурлууд айгүйх болдог. Тэгээ энэ тэндээс нөгөө одоо юу гэдгийг одоо хүмүүс ирэхэд хамгийн одоо тэ тухтай хямдхан за тэгээ дээрэс нь мөн одоо бас юугүй аюулгүй орчинтой гэх мэтчлэнгээ Таиланд бол айгүй олон давуу талтай байдаг. Тэгээд энэ давуу талууд нь бас энэ газрын бас нэг юм одоо энерги юм удаа мэдгүй одоо маш гоё тийм эрх тоолонд л ингээд нэг юм арай өөр гоё байгаад байдаг. Тэгээд ирсээр хагаад юу сүлдээ ер нь бол нэлээд одоо яаж чинь дасж байна. За нийтдээ Таиландд би ч одоо барилж 30 гаруй удаа ирсэн баха. 30 гаруй удаа ирээд ингээд Таиландд ингээд яаж байгаа за ирсэн. За тэгээд ирээд маш олон одоо энэ drag queen-уудыг үзэх юм боломжууд гарч ирсэн. За тэгээ олон улсын хурлууд дээр те өөрийнхөө ажлын холбогдлолтой ихтгэлээ тавих, туршлага судлах, солилцох гэд ингээд маш олон төрлийн юмнууд дээр бол иржсэн. Тэгээд би ялангуяа энэ 2012 оноос 2024 оны 12 сар хүртэл бүхлөдөө 12 жилийн туршид энэ Азийн залуучуудын дуу хоолой гэдэг илэрхийлдэг юм сүлжээ байдаг. Youth Voices Count гэдэг олон улсын байгууллага Аз номхон далаа. Тэрэн дээр бол одоо гишүүнээр одоо маш олон жилийн турш байсан. За ингэхдээ бол юу гэхээр Монгол улсыг төлөөлөөд мөн одоо тэргуун туршлагуудаас хуваалцах гэх мэтчлэнгийн тиймэрхүү ажлууд дээр бол орж исэн. За энэ байгууллага за тэгээд энэ Appcom гэдэг энэ байгууллагууд бол ялтчгүй одоо хөө хүний зүгээс ч тэр одоо хүний өөрийнх нь одоо тий хөгжил талаас нь ч тэр маш их одоо нөгөө тусалцааг бол үзүүлжсэн юм буянтай газрууд гэж би бол боддог. За ерөнхийдөө бол энэ бидэнд бас нэг юу гэдэг би бас ингээ ярьжсэн ер нь одоо ингээл хүн болго одоо наашаа ирдэг болцоо тий анхандаа бол энд чинь ер нь бол за айгуу цөөхөн хүмүүс байсан штэ. Элчингийн нэг дүүн байдаг байсан. За тэгэл ер нь нэг Бомонградад бас айгүйх монголчууд ажилладаг байсныг бол санаж байна. Орчуулах, чих, эмчнэр бас ажилладаг гэдэг ингээл байжсэн. Тэгээд ингээд эрх за ер нь бол одоо ингээ хараад хахад Таиландын одоо drag queen урлаг бол маш өндөр хэмжээнд бол хөгжсөн байдаг. Ялангуяа энд бол одоо юу гэдгийг гоо сайхан талаас нь илүү хөгжүүлсэн тий. За тэгээд мөн drag queen артистууд ч бас маш их ихээр байдаг гэдгийг одоо дэлхийд даяараа л одоо мэддэг тий. Одоо манайхан хүмүүс одоо ярихдаа Lady Boy гэж ингээ ярьж байдаг. Гэхдээ Lady Boy, drag queen урлаг хоёр бол хоёулаа шал одоо өөр тусдаа. За тэгээд ерөнхийдөө бол Бангкокт бол одоо юу гэдгийг 50-аас 60 оны хооронд бол одоо кабаре шоунууд бий болж тайзны үзүүлбэрүүдэд трансгендер болон драг артистууд маш их оролцож эхэлсэн юм байлээ.
За тэгээ ялангуяа нөгөө Паттайя Пхукет гэдэг одоо монголчуудын бас хамгийн их очдог газар байгаа шүү дээ. Тэрэн дээр ч юм болохоор одоо юу гэдгийг 1970-ад оноос эхлээд кабаре театрууд нь тавигдаад ирсэн. Тэгээ одоо хүмүүс мэдж байгаа ха нөгөө Алказар шоу, Типани шоу гэдэг энэ хоёр маань маш их хөтөлбөрүүдтэй байдаг. Тэгээ өдөрт одоо хэд тоглолтын бүүмэд ямар ч шүн болтол ингээл тэр тоглолтыг бол өдөр тутам ингээл ерөөсөө 2 цаг тутам юм уу 3 цаг тутам юм яг яаж тоглолтыг маш ингээд нөгөө нэг юм системтэйгээр маш ингээд үзүүлдэг юм билээ. Би хамгийн анх 2012 оны 11 сарын 20 дээр илүү би Паттаяд олон улсын сургалтанд сууж байхдаа тэр яг Алказарыг үзчихсэн. Алказар шоу үзчихсэн. За тэгээд мөн одоо ер нь бол одоо энэ ингээд гол юмнууд нь юу гэхээр drag queen урлаг нь бол яалтчгүй одоо энэ бас нэг соёлын хэсэг. За тэгээ нэг жуулчлалыг татах нэг хэсэг ингээд болцсон учраас энэ хүмүүст одоо зориулсан тэр орон зай за ялангуяа тэр тайз гээл одоо маш олон юмнууд байна. За энд drag queen-ууд нэгдсэн одоо ийм системтэйгээр буюу ямар нэг компанид хариалагддаг ийм тэр компани нь бол юу гэхээр шоу үзүүлбэрийн компаниудтайгаа гэрээтэй те бартагаа гэрээтэй гэл ингээд маш их байгаа. За тэгээд дээрэс нь RuPaul's Drag Race-ыг бол Таиландд бол зохион байгуулдаг. Тэгээд Таиландын одоо энэ drag queen-ууд бол одоо ялангуяа Америк, за тэгээд Солонгос, Япон, тэг ингээл Сингапур гэд маш олон одоо энэ улсуудад бол урилгаар бол тоглогддог. Тэгээд эдгээр нь болохоор юу гэлж байна вэ гэхээр энэ одоо нөгөө нэг урлагийг тултал нь хөгжүүлж чадсан байна гэдгийг л харуулж өгч байгаагаар илүү ойлгомжтой юм болов гэж бодож байна. За Монголын хувьд бол миний одоо яг бүдэг бадагхан санаж байгаа ч юм уу нөгөө одоо надаас одоо тэ өндөр настай хүмүүс ярьж байгаа юмнууд нь болохоор ер нь Монголын драг урлаг бол юу гэдгийг 91-92 оны юм уу тэ эрчүүд эмэгтэйчүүдийн дүрд гэдэг тийм тэмцээн зохион байгуулдаг үеэс ер нь эхэлж исэн юм шиг байлээ. Тэгээд би бол тэр тухайлбал яг бүр амар нарийн ширээн бас нөгөө нэг сонсож аваагүй. Тэгээд ингээд одоо тэр эрчүүд эмэгтэйчүүдийн дүрд хувирах те тэгээд тэр тэмцээн болж байсан ингээд за тэгээд бас миний өмнө бас нэг өмнө нь одоо нөгөө хүмүүс бас нөгөө хувирал драг шоу муу үзүүлдэг байсан. Одоо 2000 намайг гарч ирэхээс өмнө шүү дээ тий. Гэхдээ маш цөөхөн бүр өдрийн хот шиг байсан юм байлээ. За ер нь ингээд 2009 оноос хойш би ингээд драг шоу ингээд тэнд үзүүлээд одоо ингээд явж ирсээр байгаад яг гол хөгжил болох үе бол 2022 оны 7 сараас ер нь эхэлсэн байдгийг. 2022 оны 7 сараас эхэлсэн байдаг учир нь юу вэ гэхээр Playtime-ийн 20 жилийн ой дээр гарах юм боломж гарсан. За 20 жилийн ойн одоо нөгөө ой тохиолдож байгаа шүү дээ тий. Тэгээ 22 онд Монгол шилтгэн дээр болсон тэр юм дээр бол ёстой нэг юм ганцаараагүй очижсэн би бүр яалтчгүй. Тэгээд манай одоо нөгөө нэг Jack Saruна гэдэг та нар сайн зарим хүмүүс мэддэг бах drag show хийхэд бас хаяа ирж drag show үзүүлдэг Jack Saruna маань миний хувцаг хийгээд артист makeup артист Эба маань миний нүр бодолтыг хийгээд за ингээ миний артлын баг гэхэд нийтдээ 14 хүн явж байсан. 14 хүн 14-лээ яваад ерөнхийдөө тэнд очиод бас нөгөө нэг шоугаа үзүүлэх те тэр чанартай яваа 2 өдөр дарааллаж үзүүлэх байсан. Эхний өдөр бол Love and Rose дээр, хоёр дахь өдөр нь болохоор Disco Gear дээр үзүүлээд. За ингээд Disco Gear дээр үзүүлээд Love and Rose дээр үзүүлээд ингээ 2 өдөр маань ингээд ерөнхийдөө дууссан нийтдээ 14 өдрийн баг бүрэлдэхүүн те. За анхных гэдэг утгаараа би бас нэг жоохон юмаа баримтжуулж авъя гэж бодоод бас Green Studio гэдэг тэр байгууллагын алтан гэрэл захиралтай тэр хүмүүстэй бас ярьж байгаа тэр хэд маань бас ирээд бас бичлэг хийгээд хадгалж авчихсан юм байгаа. Тэгэхээр энэ бол одоо Монголын drag queen урлагийн түүхэнд те анхны удаа ингэж гадагшаа гарч үзүүлбэр үзүүлж байгаа асуудал учраас энийг заавал баримтжуулах ёстой гэдэг ингэ ярьжсэн. Тэгээд одоо тэр хүмүүстэй бас их баярлалаа.
Яа тэгэхээр энэ бол миний хамгийн анхны одоо тэ бүр олон нийтэд дэлгэн үзүүлсэн одоо drag show маань байсан. За ер нь тэгээд юугаад playtime дуусчаад тэгээ ингээд бодож байгаа. За нэг drag queen Instagram нэ гэж одоо тэгээд нээжсэн. Тэгээд нээсний дараа нэг хөөрхөн 100 хүн дагаад айгуу гоё ингээд байжсан. За тэгээд 2023 он боллоо. 2023 он болоод гэсэн чинь миний нэг одоо юу гэдгийг цаанаасаа л нэг юм хүсэжсэн юм маань болохоор юу гэхээр яг ч юм би ерөөсө ганцаараа явж болохгүй тий ганцаараа амин хувиа хийж хүчээж ерөөсө болохгүй ганцаараа л одоо юу гэдгийг хүмүүст ингээд өөрийнхөө ямыг харуулж болохгүй гэсэн учраас нийтдээ бол одоо 8 drag queen ах шүү аваа явжсан. За мэдээж Америкаас би бас нэг найзаагаа гуугаад тэгээд дээрэс нь Монголд байгаа одоо боломжтой гэсэн бүх л хүмүүсийг би одоо бүр татан оролцуулаад та бүхэн хэрвээ санаж байгаа бол бүр ланагаа хүртэл бүр хүчээр оруулаад ингээд бид ингээд гарч ирсэн удаатай. За тэгээд 2023 оны юу болол одоо үнэхээр гайхалтай болж ирсэн бид нэр олуулаа маш олуулаа. За тэгээд дээрэс нь боломж болцоогоо бүгдэнд тултал ашиглаад за ялангуяа одоо манай LGBT төвөрөмс байгуулгах юм бол айгүй их дэмжижсэн эмэгтэйчүүдийн сангаас бас гуйгаад дэмжижсэн гэх мэтчлэн ингээ маш олон дэмжлэгтнүүд байна. Манай Ютлид гээд байна. Одоо миний ажилтдаг залуус эрүүл мэндийн төвөрөмс байгуулга бас айгүй ингээ дэмжиж ажлынхнаараа амар хөөрхөн ингээ дэмжижсэн. Тэгээд энэ бүх одоо дэмжлэг туслалцаа бүх юмд нь одоо бүх хүмүүст айгүй их талархаж идэг. Яагаад тэгэхээр энэ зүйлийг одоо бүтээхийн тулд бүгднгийнх нь гар бие оролцож исэн шүү дээ гэдгийг юм бахархал ялтчгүй хүнд өөрт нь одоо надад бол ялтчгүй төржсэн. Тэгэд 2023 онд чинь нөгөө айхтар нөгөө үер ороод үер бууж муугаад бид нар 2 өдөр тоглох байсан. 1 өдөр тоглол маргааш нь зүгээр бушуухан шиг чамдаа ба чирэл хоорондоо гүйлдэд явцгаасан. Яа тэгэхээр тэр ч одоо нөгөө айгүй өндөр хүчтэй дээр байгаа тог мог цохин мохно гэдэг ерөнхийдөө playtime-ийнхны зүгээс бол маш өндөр хариуцлагатай тийм байсан. За тэгээ ялангуяа бас Cigarette After Sex гэдэг нөгөө тийм тэгж хэлдэг билүү би нөгөө миний англи хэлний дуудлага жоохон хэцүү шүү. Тийм юутай гарч ясаа одоо тэгээд ингээд одоо бид нар бас одоо юу гэдгийг тэр тухайн үед ч одоо 40 хүний бүрэлдэхүүнтэй орж ирсэн. Яа тэгэхээр бид нар ингээд хүмүүс ингэж боддог байхгүй юу? Ер нь drag show, drag queen ингээ урлагийг одоо юу гэдгийг ингээд ганцаараа гүгж ярил бүх юмаа хийж үзүүлчихэл явдаг гэд тийм супер юм бол ерөөсөө байдаггүй. Яагаад тэгэхээр энэ чинь ингээ багийн үйл ажиллагаа, багийн тоглолт маш их чухал байдаг. Багаар ажиллах, багаар хамтрах гэдэг бол маш чухал. Энэ чинь тэгжиж л нөгөө нэг босч ирдэг Тэгээд нүдэнд одоо нөгөө ил харагдаж яахгүй учраас ингээд хүмүүс бол тэр болгондоо сайн мэддэг юм шиг байна. Тэгээ ялангуяа энэ хувц сундрын асуудал байна, үсээ янзлах байна, нүүрээ будах байна. За тэгэл ингээд гарахын тулд нөгөө хөтлөлт одоо жишээ нь миний хувьд drag show-га ингээд хөтлөхийн тулд нэлээ олон одоо юу гэдгийг цагийн турш яаж хэлэх үү, юу дуудах уу, ямар хүний дараа юу гэж хэлбэл болох уу, одоо үзэгчдээс одоо нэг юм хэлвэл би юу гэж хариулах уу гэх ингээд дандаа ингээд нөгөө нэг юм асуулт хариулт юм аа одоо жоохон бэлэн байлгахыг аягүй хүсдэг. Тэгээд тэр маань болохоор бас бэлэн байдаг болдог байх л гэж боддог. Тэгээд ерөнхийдөө бидний одоо энэ үзүүлбэрүүд бол жил ирэх тусам бас нэлээд сайжирч байгаа гэж би үзэж байна. Яагаад тэгэхээр хөгжөөд дөнгөж одоо дээшээ хөгжиж ирээд дөнгөж 4 жил болж байгаа шүү дээ гэдгийг бас үзэгчд маань ирж байгаа хүмүүс маань бас айгуу сайн ойлгоорой гэж хүсмээр байна. За одоо ингээд өнгөрсөн жил 2024 он бол одоо бас ихэнх Света бит хоёр drag race-ийг бас зохион байгуулсан. 2 ч удаа зохион байгууллаа. За тэгээд drag race-ийн тэмцээнийг зохион байгууллаа. Нэг удаа хийсэн юм байна шүү. Drag race-ийн тэмцээнийг зохион байгуулад бид бол үнэхээр их одоо үгдгийн амжилтыг бол дагуулж чадсан гэж би бодож байгаа. За энэ drag race-ийн тэмцээнд маань яагаад байх ёстой юм бэ гэвэл шинээр өөрөөсөө маш гайхалтайгаар илэрхийлэх
drag show-нуудыг үзүүлэх тэр хүнийг бид нэр эрен хайж олсон явдал байгаа юм. Одоо бол одоо үгдгийн яг байнгын drag үзүүлж байгаа одоо манай одоо Black шүү дээ. Black WJR гэдэг та бүхэн мэдж байгаа миний ажилтдаг газар. Тэр ажилтдаг газар маань бол юу гэхээр одоогоор манад бол одоо байнгын 6 drag queen, байнгын бус 5 drag queen буюу нийтдээ одоо 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. За энэ ингээ 11 хүний баг бүрэлдэхүүнүүд маань бас одоо үгдгийн гараагаа тохирно те 3 дахь, 5 дахь, хагасаа өдөр гээд бүгдэн дээр нь ингэж нэг одоо энэ drag show-га хийдэг учраас бас одоо үгдгийн биднээс одоо бэлтгэл ажлууд бол айгүй ихтэй байгаа. За ерөнхийдөө бол бусад улс орныхонтой харьцуулахад яг хүмүүс ингэдгэлдээ бусад улс орныхонтой айгүй харьцуулдаг. Манай Монголын драгууд ингээд улам илүү сайжрах хэрэгтэй байна гэд бид нар сайжирч байгаа, дэвшилж байгаа. Тэг бүх юмыг аль болохоор стандарт болгох гэж айгүй хичээж байгаа. За энэ хичээсний үр дүн маань бас гэж гайгүй гарч байгаа хаа л гэж бодоод байгаа штэ. Тэгээ бас нэг юмыг бас айгуусаа ойлгох хэрэгтэй. Одоо жишээ нь ингээд жуулчлал ч юм уу хүний урсгал ихтэй газрууд байна. Одоо Америк ч юм уу, Япон, Солонгос, за одоо энэ Таиланд, Камбож, тэ одоо энэ Вьетнам, за тэгээ дээрэс нь одоо энэ Хөх хот байна тэ. За ингээд өөр одоо бусад улс орнууд одоо яв гэхээр жуулчлал нь илүү их нөгөө хөгжсөн. Одоо энэ зүүн өмнөд Азийнхаа орнууд одоо тэ Малайз, Сингапур энэ төр гэл ингээд зөндөө улсууд байгаа. Эднэрийн хүмүүс ч болохоор юу гэхээр үзүүлбэрээ жилдээ нэг юм уу 2 удаа л одоо сольдог. Яа тэгэхээр хүний урсгал ихтэй учраас нөгөө нэг үзүүлбэрээ солиод байх шаардлага байхгүй. Яа тэгэхээр энэ 7 хоногт ирсэн нөгөө 7 дараагийн 7 хоногт ч юм уу бараг ирэхгүй шүү дээ. Яа тэгэхээр жуулчилж байгаа хүмүүс учраас тэгэнгүүт Монголд болохоор яадаг вэ гэхээр үзэгчдийн давтамж нь их байдаг, ирдэг хүмүүс нь. Тийм учраас яаралтайгаар одоо нөгөө нэг дүрээ солих, үзүүлбэрээ өөрчлөх ажлууд чинь бараг л одоо 7 хоног тутам ээлжлэгдээд явчихдаг. За өнгөрсөн өнгөрсөн хавраас өсвөлээд бол бид нар энэ drag show-ны сэдвүүдийг нь бас Света бит хоёр хамтдаа ярьж сууж байгаад ингээд сэдвүүдийг нь бас нэлээх нөгөө нэг хөгжүүлэх гэж бас айгүй хүссэн. За тэгээд юу вэ гэхээр үнэхээр 7 хоногт 3 сэдв бол үнэхээр хэцүү юм байлээ. Сар гарan бид нар энэ одоо энэ нөгөө нэг юугаараа drag show-ныхаа нөгөө үзүүлбэрийг солих гэж сольсон. Тэгэхэд сүултээ өөртөө ч ядраад манай нөгөө drag-ууд маань ч ядарч байгаа байхгүй юу. Яа тэгэхээр өнөөдөр 3 дахь өдөр одоо юу гэдгийг 3 дахь өдөр ийм үзүүлбэр үзүүллээ. 5 дахь темыг үзүүллээ. Хагасаа нэг темыг үзүүллээ гэд ингээ явцдаг. Тэгэхээр энэ бас нөгөө нэг одоо бас айгүй бас хэцүү. Тэгээд манай drag хүнүүд манаас хажуугаар нь суурна, тэ хичээл сургуульдаа явна. За ажиллаа хийн. За ингээд учраас нөгөө нэг ер нь ихэнх drag хүнүүд бол одоо юу гэдгийг дандаа нөгөө нэг давхар ажилтаа байдаг шүү дээ. Тэ ялангуяа тэгээд тийм учраас тэр юуг бол үзүүлбэрийг бол одоо бид нараас өгдөөд 7 хоногт 2-3 салхи нь бол болиулсан байгаа. Тэгээд ер нь бас бидний одоо энэ урсгалыг одоо урсгал маань бас татамж өндөртэй байдаг учраас бас одоо хүмүүс маань бас сайхан ойлгоорой гэж би бас одоо хүсмээр байгаа. Drag show гэдэг бол өөрөө одоо тэг яг ингээд байнга бас их солигдоод байдгүй. Одоо жишээ нь би нэг одоо яхад л энд ингээд Таиландд Бангкокт байгаа одоо энэ DJ station гэдэг баарнд одоо би нэлээл одоо орж одоо шоудчихсан ер нь 12 он гэл ингээл ирэхэд барилж тэр гадаа сууж байгаа шүлний эгчдэр юуны эгч одоо нөгөө савсаж шард зардаг эгч мэгчнэрээ барыг сайн байна уу гэл тэгэхэд хөөе Монголиа гэлтэй хажуугаар өнгөрөөл ингээд ерөнхийдөө бол бас таньдаг болцсон дөө байдгийн. За тэгээд юу энэ ингээд бидний бас одоо энэ юутай ингээ харьцуулах юм бол бид нар чинь бас нөгөө нэг харьцангуй бас одоо юу гэдэг төргөн одоо ингээд өөрчлөгдөж төргөн одоо юугаа сольдог иймэрхүү болж ирсэн. Тэгээд энэ л одоо бидний хувьд бас айгүй одоо юу гэдэг Монгол drag хүнүүдийн бас нэг онцлог болж хувирж ах шиг байна. За өнгөрсөн жилийн нөгөө бас Playtime дээр бид нараас юуны Black House-ийн одоо нөгөө drag queen-уудаас бөөндөө явсан шүү дээ 8
8 drag queen 3 drag kingтэй явж исэн. Тэгээд нодлонгийн бид нар бүр амар том рекорд ивцэн юу гэхээр 4 өдрийн турш 5 шоу үзүүлсэн. За 4 өдрийн турш 5 шоу үзүүлнэ гэдэг бол одоо бидний бас айгүй тийм нэг шанцыг илүү сорж исэн тийм юм болж исэн. Яагаад тэгэхээр урд нь хязгаарч тэгж үзэг байхгүй юу? Нэг шоу дуусаад дараагийнхаа руу шууд явал, дараагийнхаа шууд явал очоод хөдөлтөй хийлээ дахиж эхэллээ дахиад явлаа. Ингээл нөгөө юу гэдгийг сүулдэ одоо манай нөгөө юм хөрх юм уу аригуу маань бас нөгөө юу яагаад унсан штэ. Хөлөө гэмтэйгээд за нөгөө цацдаг юм уу цацаад за тэгээ байжсэн манай Курела маань ухаалтаж унаад тэгэл ухаалтал унаад бид нар нөгөө эмлэгийн хүмүүсийг дуудахад харин ч хайгуу хурдан яриад өстө доор нь яасан тэгэл бид нар ч хувирцсан нөгөө нэг наагур цагуургүйгээр нөгөө хоёр эмч чинь бүр налаахын хоёр эмч гэсэн шүү бүр тэр налаахын нөгөө хоёр эмч маань бүр бидрийг хараа бүр кино үзэж байгаа ш нөгөө Курелагаач яасан юм байхгүй гэл ингээд инээлтэцгээжсэн тэгээд бүгдөө л тэгэл нөгөө нэг дараад нь их тухайн үедээ ингээл яаж хаад тэ ингээл амар хэцүү зовлонтой байсан юм шиг байгаа. Тэгээд одоо ингээд бодохоор ингээд тэр маань ингээ айгуу сайхан дурсамж болж байна. За энэ жилийн хувьд бид нар бас одоо юу гэдгийг Playtime дээр бас илүү одоо мэрэгжлийн байх үүднээс мэрэгжлийн одоо үзүүлбэр үзүүлэх одоо тэр тал руугаа бид нар илүү их одоо юуасан хандсан. За бүх үзүүлбэрүүд бол бүр үнэхээр 6 сарын 10-нд хойш нь бэлдэж эхэлцгээсэн. За тэгээд тэн дээр чинь одоо бид зориулаад ховц сунраа бүгдийг бэлдэж байгаа. Мэдээж бид нар бол одоо тэр ховц сунрыг дахиж яах учраас бас те сая хаалга тогшоод бас хин юу ярьчих та. Яг айгуу гоё стенэр ярианда орцсон чинь хаалга тогшоо. Тэг яг ерөнхийдөө бол нөгөө миний үзэж байгаагаар манай drag show-нууд маань нэлээдгүй бас хөгжөөд за энэ жил бол ялангуяа бид нар үзүүлбэрүүдээ бол айгүй сайн үзүүлсэн гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр үзүүлбэрүүдийг бол бид нар маш сайнаар хийж чадсан. Мөн дээрээс нь одоо бас хүмүүс айгүй хүсэн хүлээж үздэг болсон байна. Ялангуяа би ч бас одоо энэ зүйлийн анхдагч болоод за тэгээд мөн бусад одоо нөгөө юм хаус байгуулах хэмжээний хүрсэндээ маш их одоо баяртай байгаа. За тэгээ манай drag queen дүүнер маань бол үнэхээр мондөг болчихно. Бүр үнэхээр тэр бол бахархаад бол баршгүй. Тэгээ хэр баргийн хүний одоо зориг одоо нөгөө нэг хүрдэг ажил ерөөсөө биш шүү дээ. Яа тэгэхээр альва зүйлд өөрөө дуртай, альва зүйлийг өөрөө утга учиртай гэж бодоод тэрнийхэн төлөө өөрөө тэмцдэг хүн л нөгөө ялагч болж чаддаг. Тэгээ ялагч хүн байнга ялна гэж байхгүй хаяа ялагдана, хаяа уйлж, гутарч, гуйнана, хэцүү зүйл их тохиолдно. Хүний амьдрал болсон юм чинь тий. Тэгээ тэр болгоны төлөө өөрийгөө хурцлаад энийгэд тайзан дээр гарах ирчүүч байна гэдэг бол энэ бол үнэхээр гайхалтай. Тэгээ ялангуяа бид нар чинь нөгөө нэг жирийн одоо гэдгийг нөгөө дуучин хүн биш те бүжигчин жүжигчин хүмүүс бол ерөөсөө биш. Тийм учраас бид нар энэ бүх одоо ямиг бол аль болохоор хүмүүстэй чанартайгаар үзүүлэх, чансаатай болох байна. За одоо жишээ манай Black House-ийн маань бүх drag queen-үүд өөрсдөө тэгээ буддаг болчихсон. Тэ? Бид нар одоо дундаа ингээд пандны мөнгө босгоод, оёдлын машинтай, моёдлын машин, хувцсны одоо материалуудыг эндээс худалдаж аваад тэ манай Курела маань сайхан хийгээд өгчөж जैन тэ за манай дээрээс нь манай Аруна маань бас Jackson Aruна маань бас хийгээд өгчөж जैन гэх мэтчлэнгийн одоо бидний бас нөгөө энэ хаус байгуулсны маань давуу талууд маань бас ингээ гарч ирж байна. Тэгээд дээрээс нь бид нар бол типэрээ цалинжаад явчихж जैन. За тэгээ хажуугаар нь бас ажилсныхын цалин авчиж जैन гэдэг бол биднэрт бол хамгийн одоо нөгөө нэг юм том бенефит юм аа. Тэгэд одоо энэ бас одоо дахин одоо энэ хүмүүс маань бас одоо ингээд илүү урам зоригтойгоор ирээд ингээд үзэл ах юм бол бидний одоо айгүй сайн байна. Бид нар бол хөгжөөд ах болно тий. Ер нь одоо ингээд харахад үгүй өмнө нь ингээд бодолтой. За нэг би заад нэг хаяа нэг Jackson Aruна ярьж үзүүлэн дээ. Битээрээс өөр хүн ер нь бол их үзүүлдэг байхгүй шүү дээ drag show-н дээр. За ерөнхийдөө 2022 оноос хойш drag show-нууд ерөнхийдөө бол их гардаг болсон. Тэ
Pride-ийн партийн дээр л гардаг хүмүүс ч бас байсан. Тэгээд тэгэнгүүт энэ маань өөрөө нөгөө нэг цаашдаас чанаржаад ирэхий явцад хүмүүс улам илүү их нөгөө ирж үзэгчтэй болж байгаа явдал маань биднийг бас нөгөө урам зориг өгөх юм гол юу байна л да. Гол одоо төшиг тулгуур юм уу да тий. Тэгээд миний хувьд яг хуу одоо ингээд драг шоугаа цаашдаа бас үзүүлсээрч байх болно тий. За тэгээ ингээд олон одоо боломжуудыг бас бусадтай бас нээж өгөхийн тулд бас хичээсээр байх болно. За мэдээж бол одоо манай Black House Queen-ийн тэ одоо drag queen артистууд маань бас илүү их урам зоригтойгоор цаашдаа бас одоо тэ илүү одоо ирч хүчтэй үзүүлбэрүүд монголчуудаа одоо ирж үзэгчүүдтэй ирж үзүүлсээр байна байхаа гэж би одоо ихтгэл төгстэй одоо бодож байна. Тэгээ ерөөсөө бид манайхны хүсэл тийм үл хаанаас харж байгаа гэхээр айгу тийм нүднээс нь айгу харагддаг. Тэгээ нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой ийм гайхалтай хүмүүстэй бас нэг дор ажиллаж байгаад айгу бахархдаг. Тэгээд одоо ингээ манайхан өөрсдөө бас нөгөө юу гэдгийг одоо хувцас яадаг болоод ирсэн чинь хувцсан хүртэл ингээ байн солигдол тий. Тэгээд би түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг байнга одоо нэг хүн магадгүй 7 хоногт нэг удаа орж ирлээ гэхэд сард 4 удаа орж ирлээ гэж бодох. Дөрүүлэн дээр нэгжлэх юм өмсөд ч юм уу ижлэх үзүүлбэр үзүүлээд байвал бас нэг юм уйтах тийшээ хандна шүү дээ. Тийм учраас бидраас их хөдөлмөр гардаг байгаа. Тэгээ ирж байгаа хүмүүс маань ч гэсэндээ бас одоо бас уулнаас нөгөө нэг цагаа баримтлаад ирвэл бас зүгээр гэдэг юм аа. Яагаад тэгэхээр бид нар ч уул найл болохоор ингээд одоо юу гэдгийг 12 өнгөрөөгөө л шоугаа эхлэмээр байдаг байхгүй. Тэгэл тэнгүүт 12 өнгөрөөгөөд ирдэг хүн ер нь аюу ховор. Тэгээ ер нь нэг гэхэд ерөнхийдөө заал маань ингээл дүүрэл тэгэл шоу эхэлдэг. Тэгэд аль болохоор бас нөгөө юу гэдгийг эртхэн шиг ирдэг байвал бол ингээд эртхэн шоу маавга эхлэмээр байдгийн. Тэгээ яг хуу тэгээд нөгөө шоу хэрвээ дууссан байх юм бол зарим хүмүүс ч агсан тайван хэрүүл үүсгэн тэ аюу бол тийм хэцүү юмнуудаас болно. Ягаад тэгэхээр нөгөө ууж идсэн хүмүүс маань сэтгэл хөөрөөд юм үзгээл хөрх юмтан тэ дэгэнт догонцоод ирж яхад нь үзүүлбэр байхгүй дууссан гэдэг ингээд бас аюу хууралж мууралдаг тиймэрхүү байдаг. Гэхдээ бид одоо цаашдаа илүү одоо нөгөө цагийг баримтлуулах асуудал байна тэ. Бидний тактик биш одоо юу гэдгийг тэр цагийг одоо илүү баримтлуулдаг болмоор байгаа юм. Тэргүүл одоо 3 дахь өдөр ялангуяа нөгөө байнгын бас үзэгчд айгүй ихтэй байдаг. 5 дахьд бас бүр их байдаг, хагасанд бас их байдаг гэл ингээд 7 хоногийн 3 өдөр одоо тэг бүр ингээд амар юм busy айгүй busy яадаг. Тэгээд хүмүүс бас их ирж байгаад нь маш их баяртай байгаа. Тэгээд сүүлийн үед бас нөгөө хүмүүсээ бас нөгөө сошиалаар бас айгүйх нөгөө яагаал бүлэж бас ирчлээ л да. Гадуурхах юмнууд бас ирж байна. Мессеж энэ ингээл харахаар заримдаа зүрх өвдөн юмнууд л айгүйх ирэх юм. Гэхдээ яг хуу ер нь сайнны хажуугаар сар гихчээр тиймэрхүү юмнууд их л ирдэг баг. Их л ирдэг юм байлээ л дээ. Би уншсан л да ганц хоёрыг. Гэхдээ яг хуу одоо тэгээд яг хүмүүсийн өөрсдийнх нь үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Би ч гэсэн ингээд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлээд юу гэдгийг за зүү гэл ингээл хэлчихэж бас болно. Гэхдээ би тэр надтай хэрэлдэж байгаа хүмүүстэй би хэрүүл өдөж байгаа хүмүүсийн өмнөөс би хэрэлдмээргүй байна. Яагаад тэгэхээр би яг тэд нартай адилхан байр сууринд очиод тэнийг харагдах учраас те зүгээр яг ингээд өөрийнхөө одоо үзэл бодлоо. Тэгэл одоо л ингээл нөгөө аагуудаа ингээд бас нөгөө юм маш олон минутын өмнө ингээ яриад ингээ суун гэхээр бас надад бол бас их тулгамддаг юм байна. Тэгээ аягүй сайн бэлтгэл бас хэрэгтэй юм байна. Тэгээ хэзээ нэгэн цагт энэ бичлэгийг дараад нь өөрөө ингээд одоо бүр амар сайн блог хийдэг болцсоныхаа дараагаар ингээ харах юм бол аягүй тийм гоё байна хаа гэж би бодож байна. Тэгээд яад ч юм Таиланд бол миний хувьд бол маш гоё газар. Би айгүй дуртай хайртай
Тэгээд Таиландын одоо энэ хүмүүсийн сэтгэл санаа те ингээл бүх юм нь айгүй гоё байдаг. Тэгээд бүгдэнд нь дандаа талархдаг. Тэгээ хөө ер нь ингээд юмнаас муу юм харах биш айгүй сайн сайхан гоё юмыг нь хараад ингээд явах юм бол илүү хүн өөрөө өөрийнхөө айгүй гоё гэрэлтдэг юм шиг би надад санагддаг. Би тэгээ одоо ер нь эргэн тойрны хүмүүстэй ер нь хэлчлээдэг юм. Та нар юмнаас те гоё сайхныг нь эхэлж олж хараад те өөрсдөө ч гэсэн тийм сэтгэлийн хувьд ингээд маш гоё ингээд байгаач гэж би айгүйх нөө эргэн тойрныхоо хүмүүст хэлдэг. Тэгээ бид нар яг шүүмжлэл ингээл хараад ингээл янз бүр ингээ болдог ч гэсэндээ ямар нэг байдлаар бөөндөө ингээд тэ айгүй сайн сайхан зүйлийг энэ юмнаас харж амьдрах нь бидний хувьд айгүй чухал шүү дээ. Яагаад why тэ ингээд ямиг ингээл нэг юм өөлөөл өөнтөгчлөөл тэгээл ингээл нэг юм одоо гэдгийг бусдаас нэг юм авахалтай ч юм шиг тэ бусдыг нэг юм заавал нэг ингээд нэг юм бүлэджиж санаа амардаг юм шиг тиймэрхүү байдлаасаа бас аль болохоор бөөндөө хамтдаа ингээд салцгаая тэ үнэхээр их бидэнд зориг төвчээр бие бинийгээ хайрлах хүндэтгэх ийм одоо шаардлагатай тэ минь дусын зөрүүтэй бас цөмөрөө хоорондоо өнгөрцгөөж бай тэ нэг нэгэнтэй хайрлагдаад ингээд гоё байх юм бол бид нарт одоо тэ ингээд амьдралаас өгөх маш олон сайхан гэгэглэг бэлгнүүд бид нар зөндөө байгаа шүү дээ гэдгийг бүү мартаарай. За ингээд айгүй олон юм ингээд нурчглаа. Гэхдээ цөмөрөө утахгүй Драгийнхаа гахалтай блогоор уулзцгаая. За ингээд утахгүй Драгийн блогоор минь уулзцгаая. Bye, ciao, tschüss.